энэ санаа зовол тэгээд өөртөө эргэлзээ энэ бол одоо чиний хамгийн том дайсан мэдрэмж. Хэрвээ бодоод үзээрэй заяа, би чамд үнэхээр дургу, би чиний дайсан байсан бол би чамд хийж болох хамгийн муу зүйл юу вэ гэх юм бол чамааг өөртөө эргэлзүүлэхийг хичээнэ. Ягаад гэвэл би тэгмээрэн гэвэл чи чадах юм уу? Тэр ч худлаа да. Бараг димиах та чи тэгэж цагаа үрж яхаар бараг өөр юм хийсэн дээр юм биш үү? Гэж би хэлнэ. Чамааг эргэлзүүлэхийг хичээнэ. Ягаад гэвэл би чамааг амжилтанд хүргүүлэхийг хүсэхгүй байгаа учраас. Эсвэл би чамааг зүгээр санаа зовоолохыг хичээнэ. Тэр ч болдгоо штэ, энэ ч болдгоо штэ гэд чамааг ингээд санаа зовоолаад чи одоо өөрийнхөө мөрөөдлийн төлөө ч юм уу ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байх юм бол би хожиж гин гэсэн үг. Гад нэг том мэдрэмж гэх юм бол одоо атаархал гэдэг мэдрэмж байгаа. Атаархал ч гэсэн те яадаг вэ гэхээр Шрекийн муурны амар хөөрхөн нүд гаргаал тэр ямар гоё эмэгтэй вэ? Тэр амар гоё аз жаргалтай амьдраад байна. Чи ямар хөөрхөн юм бэ гэл хүн болгонд атаархлын нүдээр хараад, өрөвдөлтэй нүдээр хараад би ч тийм байсан болоосай, би ч ийм байсан болоосай гэд бид нэр өөрийгөө хин нэгэнтэй харьцуулж эхлэх өөрийгөө маш доогуур харж эхэл. Хай, сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За сүүлийн үед хэрвээ та нар анзаарсан бол би нөх өмнөх шигээ итгэвтэй бичлэг оруулаагүй, бас нөх их рил оруулаагүй байгааг та бүхэн маань анзаарсан бах. Яагад гэвэл сүүлийн хэдэн 7 хоног миний хувьд зөндөө юм тохиолдсон. Сэтгэл зүйн хувьд нэг сайн байгаагүйгээс гадна 2-3 жилийн дараа анх удаа дахиад тийм амар lost мэдрэмж төрсөн. Lost мэдрэмж гэж ямар мэдрэмж вэ гэхээр яахаа мэдэхгүй, юу ихээ мэдэхгүй, санаа зовлттой өөртөө эргэлдсэн нэг тийм мэдрэмжүүд маань эргээд надад хүрээд ирсэн. Яг тэр мэдрэмжүүдтэйгээ тэмцэж байсан болохоор яг тийм мүүдтэйгээ бичлэг хийх надад жоохон хэцүү байсан. Энэ нь энгийн зүгээр зүйл. Ягаад гэвэл хүн болгон ямар нэг зүйлийг туулаад түүгээрээ дамжуулж зөндөө зүйлийг сурсдаг болохоор та бүхэндээ ч гэсэн би өнөөдөр энэ одоо санаа зоволт эргэлзээ энэ бүх зүйлээрээ дамжуулаад юу сурч мэдсэн бэ гэдэг талаараа та бүхэндээ хуваалцъя. Та нар одоо гайхаж магадгүй Амина зөндөө олон эмэгтэй хүмүүстэй урам зориг хийдэг, зөвлөгөө өгдөг, тиймчлэг хийдэм байжж өөрөө бас ийм зүйлийг туулаад явж гинэ гэж та нар бодож магадгүй. Гэтэ би та нарт хэлье, хэний ч амьдрал төгс байдгүй бөгөөд хинч энэ амьдралын утга учирыг бүрэн ойлгоогүй байдаг. Энийг одоо Америкаар юу гэж хэлдэг вэ гэхээр no one figure it out гэж хэлдэг. Хинч тэ энэ амьдралын утга учир бүх зүйлийг ойлгоод амьдрал яаж явах ёстой гэдгийг төгс ойлгодгүй. Ихэнх үед бид нар юу гэж боддог вэ гэхээр дандаа бусад хүмүүсийн амьдралыг л гоё болоод байгаа юм шиг, бусад хүмүүс л тэ амьдралынхаа утга учирыг ойлгоцсон юм шиг тэгж хараад идэг. Тэгэл нөгөө бүрий гээд подкаст хийдэг эрэгтэй залуу байдیں штэ, Монголд байдаг. Магадгүй миний болоор Монголд байдаг хамгийн одоо их үзэгчтэй подкастер гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна. Монгол олон хүмүүсийг үзэж байгаагүй болохоор. Гэхдээ хамгийн сүүлд би нэг подкастын үзсэн баггүй юу. Тэгсэн чинь тэн дээр болохоор mindfulness, сэтгэл зүйн талаар ярьж исэн. Өөрөө бас ингээд дандаа бүх юмнаа санаа зовдөг, намайг хүн үзэхэ болчихоо дээ. Яана гэсэн надад санаа зоволт байдаг гэд тэрийгээ ингээд ярьж исэн. Жишээлбэл Wizardly-ийн хувьд ч гэсэн бид нар ингээд вау, зөвлөгөө нь үнэхээр nice, гайхалтай эмэгтэй гэж хардаг ч гэсэн Wizardly бас сүүлийн бичлэг дээрээ өөрөө сэтгэл зүйн маш том асуудалтай байсан сүүлийн үед гээд тэрийгээ хуваалцж исэн. Миний амьдралд гоё намайг хайрлах хүн гарч ирэх болов, тэгэх болов, ингэх болов гэд өөртөө эргэлзээ санаа зовоод паникнд орсон тийм үеуд хэдхэн 7 хоногийн өмнө Wizardly-д тохиолдсон гэж ярьж исэн. Тийм учраас хинч энэ амьдрал дээр төгс биш, яг чамтай адилхан би бүгдээрээ бид нар амьдралын утга учирыг олох гээд ингээд явж байгаа. Харин миний хувьд миний туулсан сэтгэл зүйн асуудал юу байсан бэ гэхээр ерөнхийдөө та нар мэдчих байгаа бах. Би байнга завгүй ямар нэгэн зүйлийн төлөө зүтгэн явж яадаг, энийгч бүтээ, тэрийгч бүтээ, эсвэл дасгал хөдөлгөөнөө хийгээд дандаа л ямар нэгэн зүйлийн төлөө зүтгээ завгүй явж яадаг. Миний хувьд нэг найзуудтайгаа уулзаад гадуур гараад тийм цагууд ерөөсөө байдгүй. Дээрээс нь би Монголд амьдардаггүй.
Тэгээд нэг ингээд бодоод утсан чинь надад жоохон харамсалтай санагдсан бохгүй юу. Яагаад гэвэл би одоо 27 хамгийн залуу, хамгийн гоё насан дээр явж байгаа. Гэтэл миний хувьд ингээд хайртай хүмүүсээсээ хол ерөөсөө ингээд найзуудтайгаа гарч ордог ч юм уу те ингээд яг өөрийнхөө гоё насыг гоё өнгөрөөхгүй байгаа юм шиг санагдаад байсан. Хэдий би үр бүтээмжтэй зөндөө олон зүйлийг бүтээгээд явж байгаа ч гэсэн одоо нэг зүйл нь гэх юм бол миний амьдралд зөндөө олон тийм гайхалтай хүмүүс байдаг байхгүй юу? Намайг хайрлая гэсэн. Намайг ингээд дандаа бурхан тэнгэр ивээцэн цаанаасаа ингээд бүх хүмүүс хайрлаад идэм шиг санагддаг. Тийм ч учраас одоо жишээлбэл манай гэр бүлийнхэн байна тий хизээч намайг бүх юмар чинь дэмжиж туслая хайрлая гэсэн хүмүүс байгаа. Надад бас одоо миний найз эгчнэр байна. Надад бүхий сайн сайхан зүйлийг хүсдэг, туслая дэмжиж. За өөртөө миний амьдрал зөндөө олон хүмүүс ч байдаг. Чи яагаад ийм одоо хэцүү амьдралаар амьдрах хэвтэй юм бэ? Ингээд чамд би туслая дэмжиж бүх юм чинь хийгээд өгье. Чи юу ч хийх хэрэггүй гэсэн тийм бүр ингээд хайрлая гэсэн хүмүүс зөндөө байдаг. Гэтэ нэг талаараа энэ нь надад айгүй тийм өөр бодол өгсөн. Би юу гэж бодсон бэ гэхээр би яагаад ингэж зүтгээ те ямар нэгэн зүйл бүтээх гээд бүр ингэж зөвхөрч тэмцэх хэрэгтэй юм болоо. Магадгүй өөртөө амралт олгох хэрэгтэй байх тий. Үнэхээр тусламж хэрэгтэй бол надад туслах хүмүүс зөндөө байгаа. Намайг яасан ч байсан, ямар ч байдал байсан хайрлах хүмүүс зөндөө байгаа юм чинь гэж өөртөө хэлээд жоохон амралт олгохыг хичээсэн. Болохоор энийг одоо амралт олгохоор шийдсэн гэдэг айгүй гоёор яриад байна. Үнийг ихэд энэ амралт гэд яриад байгаа зүйл нь юу байсан бэ гэх юм. Миний доторх айдас тэгээд миний өөртөө өгчээсэн шалтгаан байсан байгаа. Жишээлбэл энэ нь зүгээр л миний дотор байсан эргэлзээ гэсэн. Би даалт ухамсар даалт бодлороо юу хийж байсан бэ гэхээр өмнө нь болохоор би дандаа өөрийнхөө амьдралд 100% хариуцлага хүлээгээд бүх юмаа өөрөө болгодог байсан. Гэхдээ би одоо хүнд айгүйх найдаж эхэлж исэн гэсэн. Одоо эргэн тойрны тий энэ ч надад байгаа юм чинь тэр ч надад байгаа юм чинь ямар хамаатай юм би бүтлгүүцсэн ч гэсэн ямар ч хамаагүй гэсэн одоо тийм сэтгэлгээтэй баг багаар болж байгааг өөрийгөө анзаарсан. Тэгээ хэсэг хугацааны дараа би өөрийгөө харсан чинь би бүр ингээд ямар ч амьдралгүй юу ч хиймээргүй яахаа мэдхгүй ийм гацан одоо үед орсон байсан. Ягаад гэвэл миний дотор те амар их айдас, эргэлзээ маань ингээд томрол ягаад гэвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийх ёстой зүйлийг хийхгүй байгаа учраас би өөртөө итгэх итгэлээ одоо баг багаар алдаж эхэлж байсан. Дараа нь бодоод исэн чинь эдгээр одоо надад төрсэн мэдрэмж, миний сэтгэл готрол бүх зүйлийн энэ одоо үүсэл нь юу байсан бэ гэхээр зүгээр л миний энэ санаа зовлт, айдас, эргэлзээ энэ мэдрэмжээс бүгд эхэлсэн. Ягаад гэвэл би яг энэ өөрийгөө ойлгох гэж хичээж байх үедээ Inside Out түүх үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүүхэлдэйн кино зүгээр бүх зүйлийг маань надад тодорхой хэлээд өгсөн юм шиг санагдсан. Тэр хүүхэлдэйн кинон дээр ингээд одоо бидний мэдрэмжүүдийг ингээд хуваалцсан бүгдийг ингээд хуваацсан байдэн штэ. Одоо happiness, баяр хөөр, уйтгар гуйныг, санаа зовлт, сэтгэл готрол гээд ингээд зөндөө олон мэдрэмжүүд байдаг. Тэгээ тэр дундаа ялангуяа одоо санаа зовлтыг аягүйх гаргадаг. Санаа зовлт эргэлзээ гэдэг тэр мэдрэмж ямар мэдрэмж байдаг вэ гэхээр яг энэ сонсогдож байгаа шигээ биш байдаг. Зарим үед зүгээр энэ санаа зовлт эргэлзээ нь биднийг зүгээр л хамгаалахыг хичээдэг. Ягаад гэвэл би тэгчүүл яана, би бүтлгүүчүүл яана, хүмүүс надад дургу болчүүл яана, би энэ амжилтанд хүрэхгүй бол яана гэд яана гэсэн мэдрэмжээсээ болоод бид нэр дандаа буруу үйлдэл хийдэг. Хүүхэлдэйн киноныг үзэх юм бол бүр үнэхээр гоё. Жишээлбэл нэг одоо бага насны охин байгаа байхгүй юу? Тэр охины доторх айдас нь юу байсан бэ гэхээр одоо энэ шин сургуультай найзгүй болчүүл яана, тэгчүүл яана гэснээсээ болоод янз бүрийн одоо буруу үйлдэл хийгээд хуучин найзуудаа гомдоогоо ч юм уу бусад таалагдахыг хит их хичээгээл нөгөө санаа зовлт нь л өөрийнх нь дотор бүх тэр одоо үйлдэлийг гаргаад байдаг. Тэр үедээ ингээд янз бүрийн муу үйлдэл хийгээд буруу үйлдэл хийснээсээ болоод өөрийгөө би зүгээр л юм муу хүн юм байна. Би юм арчаагүй хүн юм байна гэсэн сэтгэл цаана нь одоо төрдөг. Хэрвээ бодоод үзэх юм бол бидний амьдрал ч гэсэн яг тийм. Жишээлбэл чи өөрийгөө бодоод үзтээ. Магадгүй те та ямар нэгэн зүйл хийх гэжсэн чинь дотор чинь эргэлзээ төрөөд яна би чадахгүй хаа, бүтлгөөчих хаа. За тэр ч худлаа да гэж эргэлзэх үедээ нэр хүнд хит их таалагдахыг хичээдэг. Тэгээд өөрийгөө алддаг. Эсвэл би бүтлгөөчих хаа, айгуул тэгвэл болохгүй хаа гэж бодсоор агаад нөгөө нэг эхлүүлэх гэжсэн бизнес, өөрийнхөө мөрөөдөлтөө хүрэх үйлдэлээ зогсоочдөг. Ягаад гэвэл эргэлзээ айцаас болоод. Энэ санаа зовл тэгээд өөртөө эргэлзээ энэ бол одоо чиний хамгийн том дайсан мэдрэмж. Хэрвээ
бодоод үзээрэй заяа. Би чамд үнэхээр дурггүй. Би чиний дайсан байсан бол би чамд хийж болох хамгийн муу зүйл юу вэ гэх юм бол чамааг өөртөө эргэлзүүлэхийг хичээнэ. Ягаад гэвэл би ингэмээрэн тэгмээрэн гэвэл чи чадах юм уу? Тэр ч худлаа да. Бараг димиах та чи тэгэж цагаа үрж яхаар бараг өөр юм хийсэн дээр юм биш үү? Гэж би хэлнэ. Чамааг эргэлзүүлэхийг хичээнэ. Ягаад гэвэл би чамааг амжилтанд хүргүүлэхийг хүсэхгүй байгаа учраас. Эсвэл би чамааг зүгээр санаа зовуулахыг хичээнэ. Тэрч болдгоо штэ, энэч болдгоо штэ гэд чамааг ингээд санаа зовуулаад чи одоо өөрийнхөө мөрөөдлийн төлөө ч юм уу ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байх юм бол би хожиж гин гэсэн үг. Дахиад нэг том мэдрэмж гэх юм бол одоо атаархал гэдэг мэдрэмж байгаа. Атаархал ч гэсэн те яадаг вэ гэхээр Шрекийн муурны нөгөө амар хөөрхөн нүд гаргаал тэр ямар гоё эмэгтэй вэ? Тэр амар гоё аз жаргалтай амьдраад байна. Чи ямар хөөрхөн юм бэ гэл хүн болгонд нөө атаархлын нүдээр хараад, өрөвдөлтэй нүдээр хараад би ч тийм байсан болоосай, би ч ийм байсан болоосай гэд бид нэр өөрийгөө хин нэгэнтэй харьцуулж эхлэх үед бас бүх зүйл эсэргээрээ одоо явж эхэлдэг. Бусдаа өөрийгөө ингэж харьцуулж эхлэх үед өөрийгөө маш доогуур харж эхэлдэг. Тэгээд тэр хүнийг доош нь татахын тулд тэр хүний араар яриач ч юм уу те ямар нэгэн зүйл одоо бас октод зөндөө хийж эхэлдэг штэ. Тийм учраас ерөөсөө энэ атаархал санаа зоволт эргэлзээ энэ мэдрэмжүүдийг чи одоо өөрийнхөө гол болгож болохгүй. Мэдээж энэ мэдрэмжүүд хүн болгонд байх ёстой тодорхой хэмжээгээр байна. Бүх мэдрэмжүүд чамд байх ёстой. Чи гуниглаж болно, стрессэж болно, атаархаж болно, уурлаж болно. Бүх мэдрэмжүүд чамайг бүтээж байгаа. Гэхдээ энэ санаа зоволт эргэлзээ чамайг удирдах болохгүй. Ингээ бодоод үзэхэд үнэхээр үнэн миний амьдралд ингээ бүх зүйл айгүй гоё болж исэн бохгүй юу? Угаасаа л би бүх зүйлийг татдаг, би манифесташн хийдэг. Миний амьдралын зүйл бүх зүйл бүтчихсэн. Гэхдээ зөндөө олон зүйл хийн гээд тэр зүйлэн дээр надад одоо санаа зоволт эргэлзээ орж ирэх үед намайг бүр зогсоох шахсан. Гэхдээ би энэ мэдрэмжээ ойлгосон учраас би зогсохгүй бас энэ эргэлзээ санаа зоволт энэ атаархал хизээж намайг илэрхийлэхгүй. Энэ мэдрэмжүүд нь зүгээр л мэдрэмж болохоос энэ мэдрэмж бол би биш. Тэгээд хэрвээ та нарын хувьд ч гэсэн өөртөө эргэлзээд яхаа мэдхгүй амьдрал чинь зогсон санагдаад байх юм бол өөрийгөө сонсгож хичээгээрээ, өөртөөгөө ярилцгаж хичээгээрээ, юу болоод байгааг жоохон ойлгох гэж хичээгээрээ тэр үед те чамд шийдвэр гаргахад ч юм уу зөв үйлдэл хийхэд илүү амархан болно. Тэгээ хамгийн сүүлд нь гэж хэлэхэд чиний бүтээ гэж бодсон, хий гэж бодсон бүх зүйл чиний хувьд боломжтой. Миний хувьд ч гэсэн боломжтой. Бид нар бүгдээрээ гайхалтай амьдрал бүгдээрээ бүтээж чадна. Ягаад гэвэл энэ хорвоо дэлхий дээр хүн болгон хүртэх ёстой эд баялаг, нэр төр бүх зүйлийг хүн болгон хүртэх хэрэгтэй. За тэгээд өөртөө битгий эргэлзээрээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.